Оюун зол төлөөлөгч асуулт асууя. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Метрото болох нь монголчууд бидний хувьд тэр тусмаа одоо нийслэлчүүдийн хувьд бол бараг мөрөөдөл байсан гэж хэлж болно. Сүүлийн 20 жилийн хугацааны. Тэгээ бүх намууд сонгуульд орохдоо бүх нийслэлийн удирдлагууд сонгогдсныхаа дараа метрото болох тэр амлалтыг бас иргэддээ өгсөөр ирсэн. Харин яг энэ цаг хугацаанд буюу 2024-өөс 28 онд энэ метроны төсөл маань хэрэгжээд нийслэл Улаанбаатар хот маань метрото болгож байгаад хувь төлөөлөгчийн хувьд ч тэр нийслэлийн иргэний хувьд ч тэр одоо талархаж баярлж хүлээж авж байна. Тэгээ илүү бас бодтой төсөл харагдаж илүү үр дүнд хүрэх одоо магадлал өндөр харагдаж байна гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр магадгүй энэ талаар нийгэмд иргэдийн дунд олон нийтийн сүлжээн дээр ч тэр болно болохгүй гэсэн юм хоёр талцлууд бол байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ танилцуулга, өнөөдрийн мэдээллээр илүү одоо болж бүтэх, хийж хэрэгжүүлэх боломжтой төсөл юм аа гэдэг ийм ойлголтыг өгсөн үр дүнтэй танилцуулга хийгдэж байна гэж харж байна. За тэгээд эхний асуулт монголчууд бид зам дагаж хөгжил гэж ярьдаг. Тэгэхээр метро дагсан маш том хотын хөгжил явагдана гэж том утгаар нь харж байгаа. За тэгээд метроны стейшн дагсан тэр олон дэд бүтцийн асуудлыг анханаас нь бас зэгцтэй бүгдийг нь одоо магадгүй бага хэмжээний мөнгөн дээр бага хэмжээний эдийн засгийн одоо хүчин зүйлээсээ хамаарат хоош татах биш. Эхнээс нь одоо цогцоор нь шийдээд явах ёстой гэж харж байгаа. Жишээ нь бид нэр шинэ нисэх рүү явдаг хурдны замыг бүтээн байгуулалтыг хийхдээ замын гэрэлтүүлгийн ажлыг нь хийгээгүйгээс болоод одоо аваар осол асуудал одоо хүртэл яригдж байгаа шүү дээ. Тэрэн шиг метроны одоо тэр бүтээн байгуулалтаа хийхдээ ямар нэгэн байдлаар дэд бүтцийнх нь асуудлыг бүрэн шийдэхгүйгээр урт хугацаанд харахгүйгээр шийдвэл энэ нь өөрөө дахиад эрсдэл асуудлыг үүсгэнэ. Тэгэхээр энэ тал дээр бас бүтээн байгуулалтыг хийх энэ зураглалыг гаргасан, тэзүүг гаргасан, тооцооллыг хийж байгаа хүмүүсээс тодруулж асуухад дэд бүтцийн асуудлыг бүтэн одоо хэдэн он гэхэд шийдэж дуусах вэ? За энэ дээр ямар нэгэн одоо орхисон зүйл байхгүй үстэй. Дээр нь эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалаад энийг нь тэрүүгээр орлуулчих ч юм уу ийм байдлаар хандаагүй үстэй гэдгийг нэгдүгürt баттгаж асуумаар байна. За хоёр дахь нь олон одоо иргэд энэ дээр бас хүлээлттэй байгаа юм байлээ. Тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлдэг. За худалдаа үйлчлэгээ эрхэлдэг. Иргэд болон байгууллага, аж ахуйн нэгж компаниуд тэр нь юу вэ гэхээр метрог дагсан худалдаа үйлчлэгээний төвүүд мөн одоо иргэдэд үйлчилдэг олон үйлчлэгээний газрууд бас байгуулагдах байхаа. За сурчлагын маш том орон зай бас тэнд хийгдэх нь ойлгомжтой байх. Тэгэхээр үүн дээр одоо ямар төлөвлөгөө төсөл ямар одоо цогц бодлого барьж байгаа вэ гэдгийг тодруулж асуумаар байна. За дээр нь мэдээж метро олон улсын одоо үйлчилгээч гэсэн Монгол орны энэ улс орны өнгө төрхийг түүх соёл уламжлалыг илэрхийлсэн тэр өнгө айс мэдээж энд одоо бүтээн байгуулалтын ажилд нь орох байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бас ямар бодлого барьж байгаа вэ гэдгийг 3 дугаарт нь тодруулж асуумаар байна. За 4 дахь нь юу вэ гэхээр нийслэлийн байгаль орчны асуудал тэр дотроо хөрсний асуудал бол хүндэрсэн байгаа. Энийг бүгд мэдж байгаа. Бүр тодруулаад хэлбэл гүний өстэй холбоотойгоор хураашилт ихтэй хөрсний бат бөх чанар яг энэ метро бүтээн байгуулалт хийхэд нөлөөлөх талаар судалгаа хийгдсэн үү? Энэ дээр мөн багийнхнаас тодруулж асуумаар байна. Эрсдлээ та бүхэн яаж тооцож байгаа вэ? Магадгүй асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг. За дараагаар нь олон ажлын байр бий болноо. Энэ дээр хүлээлттэй хүмүүс маш их байгаа бах. Тэгэхээр ерөн дунджаар хэд орчим хүний одоо тогтмол ажлын байр бий болох вэ? За мөн одоо туслан хариуцаж ажиллах компаниуд, байгууллагууд гээд ажлыг бас баригдсны дараа зохион байгуулах олон чиглэлүүд гарч ирэх бах. Энэ дээр одоогоор урьдчилж тооцоолсон төсвөлсөн зүйл байна уу? За би нэмэлт 1 минут аав шүү. За учир яагаад би энийг тодруулж суугаад байна гэвэл маш олон залуучууд мэрэгжил сонгож байгаа. Магадгүй хос мэрэгжил сонгож өөрсдийгөө бэлдэх мөн одоо компаниуд өөрсдийнхөө хөгжил цаашлтын бодлогоо тодорхойлж байгаа энэ үед бид нар ирээдүйн энэ метро дагсан хөгжил, метро дагсан хотын хөгжил, метро дагсан мэрэгшил за мөн үүнтэй холбоотой одоо гүйцэтгэх компаниуд
үйл ажиллагаагаа тодорхойлох юм цаг хугацаа гэж би харж байна. Энэ дээр бас хариулт авъя. За хамгийн сүүлд нь юу тодруулж асуухыг хүсэж. Оюун зуул төлөөлөгчид нэмэлт 1 минут. За төгсгөлт нь мэдээж 2.3 тэрбум доллар гэдэг бол асар их мөнгөө, маш их мөнгөө. За энэнийг бол бид нэр төлж барагдуулнаа. Нийслэлчүүд бид, монголчууд бид одоо метро хэрэгжилж байгаагийнхаа үр дүнд энийгээ төлж барагдуулнаа. Тэгэхээр мэдээж тооцоол байгаа бах. Гэхдээ ер нь энэ урт хугацааны тэр дундаа одоо 85% нь гадаадаас зээл тусламжаар босгоно гэсэн юм тооцоолтой байгаа юм байна. Тэгэхээр энэ бүх үр зээлээ төлж дуусгах хугацааг ер нь хэдэн жил гэж тооцоолж харж байгаа вэ гэдгийг төгсгөлт нь асууя. За тэгээд төслийн багт амжилт хүсье. За эхлээд мөнх талаа хариулъя. Улаанбаатар метро төслийн захирал мөнх талаа. За оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За төлөөлөгчийн асуултанд хариулъя. За хамгийн эхлээд нөгөө төсөв төртөг маань яг баталгаатай үсттэй гэж асуусан гэж ойлголоо. За би тэд төсөв төртөгийг тооцохдоо хамгийн эхлээд Улаанбаатартай хамгийн тохиромжтой метро системийнхаа загвар зураг концепт дизайныг гаргаад үүн дээрээ үндэслээд одоо тоо хэмжээгээ гаргаад тэгээ Монгол улсад одоогоор Монголын зах зээл дээр байгаа бараа материалын суурь үн, нэгж үнүүдийг бүгдийг судалж төслийнхоо төсөв төртөгийг гаргаад энэ үнэ мөн олон улсад ойрын хугацаанд хэрэгжиж байгаа ижил төсөөтэй төслүүдтэй бас калибрац хийж одоо харьцуулж бас ингэж калибрац хийгээд хамгийн одоо бодиттой одоо ойролцоод үнэтэй яг Монголынхаа онцлогт газар зүйн байршлыгаа онцлогийг тооцоод тэгээ ингээд төсөв төртгөө тооцсон байгаа. Тэгэхээр доллараар илэрхийлээд бидэд ярьж байгаа нөгөө одоо шууд хэдний одоо их 80 төгрөг гэдээ яриад байвал магадгүй валютын аншны эсэлтэй шууд өөрчлөгдөж авах магадaltaй учраас бидэд илүү доллараар ярьж байгаа. Доллараар бол энэ төсөв төртөг бол нэг их өсөхгүй. Яг энэ EPC гэрээнийхээ хүрээнд энэ төсөв төртөг дээр төслөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэг итгэлтэй байгаа. За хоёр дахь асуудал жижиг дунд үйлдвэрлэлийн метро дагсан хөгжлийн талаар байлаа. Би тэд бас хоёр даргын танилцуулсан слайдн дээр гарсанчлан 15 өртөөний 14 нь газар доогор байгаа. 14 өртөө бүр дээр ойролцоогоор нэг өртөөн дээр 15-аас 20 жижиг дунд үйлдвэрлэлийн гар дээрээ судалдаа эрхлэх тийм хүмүүст одоо орон зай олгох тийм тодорхой хэмжээний жижиг орон зайнууд гарч ирж байгаа. Тэгэхээр нийт 150-аас 200 жижиг дунд үйлдвэрлэлийн бас орон зай бас энэ өртөөнүүд дээр маань гарч ирнэ гэж тооцож байгаа. За мөн одоо метро систем байгуулагчаар өртөө дээр түшиглээд одоо хот байгуулалтын жижиг хотын дид төвүүд тий одоо 14-нд одоо үүсэж байгаа хотын маань 7 нь Улаанбаатар метро шугамын дагуу явж байгаа. Тэгэхээр үндсэн одоо Сүхбаатар төвтэй нөгөө 6 төв нь метро буюу өндөр хурдны галт тэргээр холбогдсноор нөгөө 6 төв маань эрчимтэй хөгжих, эдийн засгийн таталцал үүсэх ийм боломж үүснэ. Ялангуяа Өмнөд Азийн улсууд орчин үед хөгжүүлж байгаа одоо метро системүүд маань хамгийн гол нь метроны гол онцлог нь өртөөн дээр эдийн засгийн таталцлууд үүсгээд эндээсээ маш их эдийн засгийн үр өгөөж дагсан ажлын байрууд тэгээд тэндээсээ буцаад одоо нийслэл улсад маш олон одоо нэмэгдсэн татврын орлогууд ингэж үүсээд энэ нь өөрөө эдийн засгийн том агуулга утгаараа одоо төслийн маань үр ашиг маш өндөр гарах одоо үндсэн шалгуур нь болж байгаа. За энэнгээрээ бид тооцоод үзэхээр төслийнхоо төсөв төртгийг бид эдийн засгийн хүрээнд одоо нийт Улаанбаатар хотын маань иргэдээс одоо хэмнэгдсэн төсөв төртгөөрөө бид 11 жилийн хугацаанд төсөв төртгөө нөхнө гэж тооцож байгаа. Харин одоо бэлт тасалбарын орлого болон түрээсийн орлого болон зар сурталчилгаа таны түрүүнд дурдсан энэ бусад орлогуудаас бүгднийг нийлүүлээд санхүүгийн хувьд бол бид энэ төсөл өөрөө бол 29-оос 30 жилийн хугацаанд одоо өөрийнхөө зарлыг эргэж нөхнө гэдэг тооцоололтой санхүүгийн тооцоололтой бид явж байна. За Монгол орны онцлог дизайн дээр тооцсон уу гэдэг асуулт байна. Бид тэзүүгийн хүрээнд зөвхөн одоо завгаар концепт буюу одоо ерөөхдөө нэг юм системийнхаа зураглалыг гаргасан учраас одоо яг нарийн бас архитектурын нарийн завгаар дизайн руугаа хараахан энэ шатанд орж амжаагүй байна. Тэгэхээр гүйцэтгэгч маань тодроод илүү наривчлан зураг төслөө хийгээд ирэхээр илүү завгаар дизайн энэ тал руугаа орно гэж бид төлөвлөж байна. За хөрсний бат бүхийн талаарх асуултаа асуулаа. Бид төслөө эхлүүлснээс хойш 2024 оны 9 сараас эхлээд трассын дагуу 19 км-ийн туршид 500 м тусанд буюу ойролцоогоор 42 цэгт 30 м-ийн гүнтэй геологийн өрөмдлөг тестингийн ажил хийсэн. За энэ тестингийн ажлыг маань манай Солонгосоос геологийн одоо тусгай зориултын инженерүүд маань яг тэр үедээ
баг ирж ажиллаад манай Монгол туслан гүйцэтгэгчд маань гэхдээ яг талбай дээрх ажлыг гүйцэтгээд Солонгос инженерүүд маань зааварчилгаа өгөөд ингэж ажиллаад дүн шинжилгээгээ аваад бидэд завгар зургийнхаа одоо цөөр нөхцөл болгож тусгасан. Тэгэхээр энэ судалгаагаар бол одоо онцгийн эрсдэл өөр улсуудад байдаггүй, өвөрмөц одоо эрсдэл байхгүй. Та магадгүй зарим хүмүүс нэг цэвдгийн талаар бидэд нэлээд санаа зовж исэн. За цэвдгийн талаар тусдаа хийсэн бас Улаанбаатар хотын захиалгаар хийсэн судалгаанууд байдаг юм байлээ. За энэ судалгаанууд төр бол илүү уулуудынхаа доор илүү мөнх цэвдгүүд маань байдаг. Харин метро явахын тамны өргөнчлөө буюу яг хөндөй орчмоор бол мөнх цэвдэг хараахан байхгүй. Манай метро сонирхолж хэлэхэд 10-аас 25 метрийн хүнд явж байгаа. Тэгэхээр инженерийн сонгомж хүлжээ маань болохоор 0-аас 5 метрийн хооронд байгаа учраас шууд огтлцол байхгүй. Мөнх цэвдэгтэй хэсэг энэ орчинд бол байхгүй гэж одоогийн байдлаар тогтоогдсон байгаа. Тодруулсан хоёрын төлөөлөгч. За ажлын байрны талаар танд хэлье. За барилгын явцад бол ойролцоогоор туслан гүйцэтгэгч энтертэйг нийлүүлээд зүүн миг дээр нэмэлт 3 минут. Нэмэлт 3 минут. 3000 орчим ажлын байр шаардлагатай гэж гарч ирж байгаа. За мэдээж бид ойролцоогоор 30-аас 50% бүх энэ худалдаа авалт юм а дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд ялангуяа оюутлогоо болон бусад гүний уурхаа дээр бүтээн байгуулалт хийж байгаа туршлагатай монгол залуучууд туслан компаниуд маань орж ирэх болов гэсэн хүлээлттэй байгаа. За метро маань ашиглалтанд орсны дараа бол яг энэ компани метроны өөрийнх нь операшныг бол ойролцоогоор 700 гаруй хүн одоо ажилтан авч явж байнгын ажлын байр үүснэ. Харин өртөө орчмын бүтээн байгуулалт одоо энэ төлөвлөлтийг бидэд маш сайн хийснээр эдийн засгийн таталцал үүсээд энэ 14 өртөөний маань ойр орчимд 150 мянган ажлын байр төвлөрнө гэдэг эдийн засгийн ерөнхий суурь тооцоол бас урьдчилсан байдлаар гарсан байгаа. За хамгийн сүүлийн асуулт нь болохоор метро дагсан мэрэгжил гэж бас байгаа юм байна. За энэ дээр бид мэдээж одоо олон улсуудын төслүүд дээр хамгийн эрсдэлтэй асуудал нь энэ метрог барьчдаг хэн ажиллуулах вэ? Дахиад гадаад хүмүүс авчиж ажиллуулах уу гэдэг асуудал үүсдэг. За бид төслийнхаа бүтээн байгуулалтаа яг зэрэгцээд өнгөрсөн жилийн 9 сараас хойш Монгол Улсынхаа шинжлэх ухааны технологийн их сургууль, нийслэлийн засаг даргын тамгын газар болон манай зөвлөх инженерийн компаниудтайгаа бидэд хамтын ажиллагаагаа эхлүүлээд шинжлэх ухааны технологийн их сургууль дээр метроны чиглэлийн 4 ангийг шинээр 25-ны 9-р сард эхний эзэлтэд авахар одоо боловсрол сургалтын хөтөлбөр ерөнхий хөтөлбөр программа хөгжүүлээд явж байгаа. Энэ хүрээндээ Солонгосын хаалаа гэдэг их сургуультай бас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Яг өчигдөр бидэд эхнийхээ гэрээг зураад шүтээсийнхаа залуу 8 багшийг бас метроны чиглэл рүү илүү нарийн мэрэгшээд ирээ гэд яг өнөөдөр одоо эхний 8 багш маань Солонгос руу 9 сар хүртэл 6 сар 5 сарын хугацаатай сургалт мэрэгжилд дэвшлүүлэхээр бас явж байна. За энэ хүрээнд жилд бидэд 200 оюутныг 4 ангид хуваагаад 50-50-аар нь авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нийслэлийн засаг даргын тамгын газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр битэд ярилцж байна. За тэгээд 30 онд ашиглалтанд ороход эхний ээлжний техникийн 400 ажилтан маань төгсөөд одоо Солонгос тодорхой хэмжээний дадлага хийцэн бэлэн гараад ирнэ. За ингээд цаашдаа ганц метро ч гэлтгүй хөнгөн төмөр зам, трамвай болон орон нутгийн ирээдүйд өндөр урдын галт тэрэг энэ бүгдэд ажиллах залуу орчин цагийн төмөр замын мэрэгчлүүд маань эндээс үүсэх болов гэсэн бид өндөр хүлээлттэй байна. За эргэн төлөгдөх хугацаанд биний түүнд дурсачлан санхүүгийн тооцоололоор бид 29 жил эдийн засгийн өр нөлөө талаас нь харахад 11 жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Бид мэдээж 85% олон улсын олон санхүүгийн байгууллагуудтай идэвхтэйгээр засаг даргынхаа манлайлалтаар сайд нарынхаа дэмжлэгдээр хилцээр хийгээд ярилцаад явж байгаа. Тодорхой хэмжээний бас урт хугацааны доктортой санхүүжилтийн саналууд